телевизийн мэдээллийн хөтөлбөртэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Ингээд та бүхнийг EBS телевизийн тодруулга болонд урьж байна. За сайн мэцэн өрх мөнд эцэгчтэй ингээд энэ удаагийн тодруулга булангаар гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын за төвийн сургалт хариуцсан ажилтан ямсан оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа, энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газраас баг сургуулийн нийгмийн ажилтан болон хөгжлийн төлөвшлийн ажилтнуудад одоо гэр бүл хүүхэдүүдтэй одоо хэрхэн ажиллах ур чадрын юм сургалт зохион байгуулж байгаа. Энэ талаар та төвчөн мэдээлэл өгөх. За энэ 2 сарын 20-оос 22-ны хооронд одоо сургуулийн нийгмийн ажилтан болон хөгжил төлөвшлийн ажилтан мөн багийн нийгмийн ажилтнууд чиглэсэн ур чадварыг олох арга зүйн сургалтыг 3 хоногийн бүтэн өдрийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөд ажиллаж байгаа. Тэгэхээр тус сургалтанд нь одоо ямар байгууллагууд хамтарч оролцож байна одоо ямар асуудлуудыг одоо авч хэлцэж байгаа тийм. За тус сургалт нь болохоор гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газар баян өндөр сум боловсрол соёл урлагийн газартай хамтарч одоо ажилтнуудыг чадваржуулах сургалтыг зохион байгуулж байгаа. За энэ нь болохоор ямар учиртай вэ гэхээр Орхон аймагт бол одоо өсвөр үе залуучуудад тулгамдж байгаа асуудлуудын одоо дийлэнх нь одоо өсвөр үе залуучууд маань физикийн тоглоомын хамааралд их орж байна тийм физик тоглоом шиг тоглож байна. За мөн хар тамхи болон масруулах бодист донтох асуудлууд бас тодорхой хэмжээгээр гарч байгаа. За мөн одоо гэр бүлүүдэд гэхээр архины хамааралтай одоо архи согтууруулгуудаа хэрэгэлдэг гэр бүлүүд бас ингээд тодорхой хэмжээгээр байгаад байгаа. Энэ болохоор бас тулгымцсан асуудлуудын нэг болоод байгаа. Тэгэхээр эднэрт яг чиглэсэн одоо энэ асуудлуудыгаас урьдчилан сэргийлэгч мэ арга зүйн зөвлөгөө өгөх сурагч багшийг бэлтгэх гэхээр одоо яг тулж ажилтдаг нийгмийн ажилтнууд, хөгжил төлөвшлийн ажилтнуудыг чадваржуулах одоо хэрэгцээ шаардлага үүсэж байгаа юм л да. Тэгээ энэний чиглэлээр одоо 3 өдрийн сургалт маань 3 өдрийн хугацаанд үргэлжлэх юм байна. За сургалтанд бас Улаанбаатар хотоос сурагч багш ирнэ гэсэн ямар тухайн одоо багш маань хүрэлцэн ирээд одоо энэ 5 хэрэгцээд тийм асуудлаар одоо сургалтыг зохион байгуулна гэсэн энд нь одоо ямар асуудлууд оролцож байгаа. За ямар багш ирэх хүрэлцээр байна талаараас. За тус сургалтанд маань Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал зөвлөх сэтгэл судлаач Баасан Батбагш маань ирнэ. За тэгээд энэ яагаад одоо энэ багшийг сонгож авсан бэ гэхээр яг энэ чиглэлээр Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн маань энэ чиглэлээр 10 дахь жилдээ 10 гаруй жил ажиллаж байгаа яг нөгөө туршлагатай одоо баг хамт олон байгаа. Тийм учраас яг энэ мэргэжүүлэх сургалтыг тодорхой зохион байгуулж байгаа. За тэгээд энэ Баасан Батбагш маань ирээд энэ сургалт маань 3 өдрийн хугацаанд үргэлжлээд мөн одоо залуучууд руугаа чиглэсэн одоо хөгжил төтлөх 5 хэрэгцээ сэдвт сургалтыг мөн 22-ны 17 цагаас зохион байгуулахар төлөвлөж байгаа. За тэгэхээр гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газраас бол одоо жил болгон буюу өнгөрсөн жил бас залуучууд гэр бүл залуу гэр бүлүүдэд одоо зориулж одоо сургалтыг зохион байгуулсан. Энэ удаад бас одоо өсвөр насны хүүхдүүдэд гэмтрэгт ороод татвар сургуулиуд арх физик тоглоом гэдэг энэ талаар сургалтыг зохион байгуулж байна. Ер нь тухайн сургалтуудын үр дүнээр нь хэрэг гэдэг юм ямар үр дүн төрөх вэ? За эдгээр сургалтуудаа зохион байгуулснараа нэгдүгürt нийгмийн ажилтнуудаа яг тэр нөгөө хүмүүстэй ажиллах ажилтнуудаа чадварчуулж авч байгаа гэсэн үг. Нэгдүгürt тэгээд тэр хүмүүс маань чадварчна гэдэг маань цаашаа нөгөө яг үр дүнтэй хөрсөн дээрээ буусан тий кейс болгонтой ажиллах ур чадварыг эзэмшиж байгаа гэсэн үг. За тэгээд өнгөрсөн жил бас нөгөө баг сургуулийн нийгмийн ажилтнуудыг сэтгэл зүйн зөвлөгөө өгөх анхан шатны зөвлөгөө өгөх ур чадварт одоо сургалтыг зохион байгуулсан. За энэ сургалтын үр дүнд одоо нийгмийн ажилтнууд маань тухайн хүнтэй одоо иргэнтэй тий хэрхэн ажиллах вэ анхан шатны зөвлөгөө хэрхэн одоо тайвшруулах вэ гэдэг юм тий. За дараа нь ямар үйлчлэгийг үзүүлэх ёстой вэ хэрхэн холбон зуршлах одоо тий ёстой вэ гэдэг ч юм уу эдгээр ур чадваруудад одоо суралцсан. За тэгээд энүүгээрээ дамжуулаад тухайн нийгмийн ажилтнууд маань 300 орчим иргэнд одоо зөвлөгөө анхан шатны зөвлөгөөг өгч холбон зурчилж ажилласан байдаг. За энэ нь бол сургалтын үр дүн байгаа.
За тэгэхээр Орхон аймгийн хэмжээнд бол одоо PC тоглоом мөн одоо архины хэрэглээ гэхээс одоо хар тамхи гэж яриад байгаа мансууруулах бодис бол одоо нэлээдгүй бас улстай манай Орхон аймаг нэлээд дээгүүр байдаг юм лээ. Тэгэхээр энэ тал дээр гэр бүл хүүхэд залуучдын газраас нь ямар арга хэмжээ авч байгаа нэрийн судалгаат үнэлтээр нь явуулсан уу? За мансууруулах бодисын хэрэглээгээр одоо яг өнгөрсөн оноос илүү одоо өсөлттэй гарсан л да. Гэхдээ энэ нь болохоор зүгээр нөгөө мансууруулах бодис сэтгцээс нөлөөлөх юм бодисыг хэрэгжилж байгаа асуудал маань өөрөө нууц асуудал гэдэг тийм ээ. Нууц даалт хэлбэрээр үлдчихэдэг. Тэгээ энэний илрүүлэлт маань маш сайн байгаа. За одоо энэ яг сургалт зохион байгуулж байгаа сургалт маань болохоор яг нөгөө мансууруулах бодис хэрэгжилж байгаа хүүхдийн төвшингийн үнэлэх аргачлал тэгээд тухайн хүүхдэд ажиллах аргачлалыг заахаар илүү онцлогтой. Тэгээд бид нар энэ сургалтаа зохион байгуулснараа бүх сургуулийн нийгмийн ажилтнууд болон багийн нийгмийн ажилтнуудтайгаа хамтраад одоо мансууруулах бодисын хэрэглээний түвшин тогтоох судал одоо маш том судалгаатай болох боломжтой гэсэн үг. Эндээ чиглээд нөгөө бидний сурсан арга зүгээр нөгөө хүүхдүүдтэй ажиллаад явах ийм давуу талтай сургалт байна. Тэгэхээр ер нь хичнээн хүнийг хамруулж байна. Сургалт зохион байгуулна гэдэг чинь мэдээж хүүхэд залуучуудад хүргэх нь гол шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг одоо Орхон аймгийн одоо хүүхэд залуучууд одоо бүгд энэ мэдээллийг одоо хурж одоо үзэж чадж байна уу? Энэ тал дээр одоо ямар ажилладаг вэ? За яг тухайн одоо хүүхэд залуучууд руу хурж ажилладаг одоо нийгмийн ажилтан хөгжил төлөвшлийн ажилтнууд одоо нийт 80 хүн сургалтанд хамрагдах юм. За энэ 80 хүнээрээ дамжуулаад одоо нөгөө сургууль бүр дээр ч юм уу ингээд цаашаа салбарлаад мэдээлэлээ түгээж ажиллахаар зорилттой ажиллаж байгаа. За баярлалаа архим манд үзэгчтэй ингээд өнөөдрийн манай тодруулга булангаар гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газрын сэтгэл судлаач Бямсран оролцлоо баярлалаа.